би бол жоохон шүмжэлтэй л байна. Хийл мэдээллийн салбарт бол юм л оюу бараг хэрэглэгдэхгүй байна. Монголд. Яагаад гэвэл бид нар 2019 онд чимээгээ дээр яг энэ Хятадын Синхуа агентлагийн анчрыг хийсний дараа Marl AI гэдэг бол гаргаж санал болгож ирсэн. Амар үнэтэй байна гэд авч ирсэн газар байхгүй ганц хоёр газар туршиж ирсэн. За тэрэнд юу хэлж гэнэ вэхээр зэрэг бидний одоо юу гэдгийг санхүүжилт хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн үг энэ салбарт. Итгэхгүй байна гэсэн үг. За нөгөө талаас хийлээ гэхэд өөртөө яг үр ашиг гаргаж хэрэглэхдээ тэр боломж нөөц нь байна уугүй бол бас юу одоо гэдгийг дутагдaltaй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй эн чинь нөгөө цөөхөн амтаа зах зээл эсвэл хил мэдээллийн салбар нь одоо хүчрхэгжиж гарч ирээгүй байгаа учраас энэ оруулж байгаа хөрөнгө оруулалт үр ашигтай байж чадахгүй байх юм магадaltaй байна. За эсвэл одоо яг чимээгээ writer-ыг бол бараг бүх сэтгүүлчид бол хэрэглээд текстээ бол болгодог болчихж. Гэхдээ энэ бол дөнгөж одоо эхлэл шатны анхан шатны л хэрэглээ. Цаашаага бид нар бол энэнийг түрүүний хэлж байгаагаар те бүр юм мэдрэмжтэй хэрэгжилж явах хэрэгтэй. Өнөөдөр чимээгээ дээр бид нар мэдрэмжийг одоо яаж яаяар бүтээх үү гэдэг судалгааны шатанд орсон явж байна. Өнөөдөр бол одоо юу гэдгийг чимээгээр аваад үзэх юм бол ярих энэ одоо мэдрэхүй эрхтнийг нь хийцэн байна, сонсохыг хийцэн байна, харахыг хийцэн байна, тарихыг одоо ойлгодог сэтгэдгийг нэг үнэ хийчээд байна тийм. Ингээ энүүнийг нийлүүлээд яг гоё одоо салбар бүрт энэ виртуал ажилтнууд гэх юм уу тийм. Энэ одоо хиймэл хүнийг ингэж ажилуулъя гэхээр зэрэг 2-3 дутагдaltaй талууд байна. Тэрний жишээлбэл одоо тэр мэдрэмжийн асуудал тийм. Харилцааны асуудал. За нөгөөх нь бол одоо нэг хүндрэлтэй байгаа нь тэр шийдвэр гаргах тийм шийдвэр гаргахад арай болоогүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёр асуудлыг цааш нь бид нар судлаад 3 дахь асуудал бас байна тийм ухамсарын асуудал байна. Тэгэхээр энэ 3 асуудал дээр бол манад судалгааны шатанд бол яг дэлхийн энэ хөгжилтэй хөл зэрэгцээд ингээд технологийн техникийн хувьд бол хөгжилтүүдийг хийгээд явж байгаа. Хэрэглэгчид төрүүлж аваад нэвтрүүлж байгаа гэх юм бол за яг яалтчгүй энэ салбаруудын тэр энд одоо ач холбогдол өгж хөрөнгө оруулалт хийж байгаа нь хийх нь хамгийн чухал байна. Жишээлбэл одоо манайд хамгийн их сайн хийж байгаа нь бол банк санхүүгийн салбар байна тийм. Яалтчгүй одоо хамгийн баян салбаруудын нэг. Уул уурхайн салбар байна. Яалтчгүй одоо хамгийн баян салбаруудын нэг. Тэгэхээр яг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа. Тэгэхээр энэ манай миний хэлэх гэсэн санаа бол ер нь бол хэрэглээ бол дөнгөж анхан шатны одоо шатандаа явж гин. Цаана нь бол маш их том потенциал байгаа. Тэгээ тэрийг төрүүлж хараад нэвтрүүлсэн газрууд бол хожиж шүү л гэж. За дүгнэлт хэлэхэд бол за хэмэл овоноос бол айгаад авах шаардлага байхгүй тийм одоо дөрөв ерөнхий санаа нь бол тэгээ явчлаа. Айл урагшаага айл болох түргэн одоо хэрэглээд хөгжлийг бид нар угаасаа чангаагаад хоош нь зогсоож чадахгүй явдгаараа явна. Тэрнтэй хурдан зогцоод өөрийнхөө одоо рескейлинг хийх гэх юм уу тийм одоо уур чадвараа тийм тэрийг л анхаарах нь чухал гэж бодож байна.